Хэрэглэгч талаас нэхэмжлэл үүсгэх заавар. WowPay аппликейшны үндсэн дэлгэц дээрх нэхэмжлэл товч дээр дарах. QR код уншуулах сонголт дээр дарж тухайн мерчантын QR кодыг уншуулах. Энэ үед нэхэмжлэл үүсгэх цонх гарч ирнэ. Худалдан авалтын нэхэмжлийн дүн болон гүйлгээний утгыг бичиж оруулан санамжтай танилцаж нэхэмжлэл илгээх сонголт дээр дарна. Үүсгэсэн нэхэмжлийн мэдээлэл болон санамжтай танилцаад баталгаажуулах сонголтыг дарна. Face ID-гаар идэвхжүүлэх эсвэл гүйлгээний нууц үг оруулж баталгаажуулснаар худалдан авалт амжилттай үүснэ. Мерчант худалдан авалтыг шалгахдаа аппликейшны үндсэн дэлгэц дээрх миний нэхэмжлэгүүд цэсээр нэвтэрч шалгана. Хэрэглэгч талаас нэхэмжлэл үүсгэж илгээсэн үед хүсэлт илгээсэн төлөвтэй харагдана. Хэрв нэхэмжлийн дүн зөрүүтэй бол баталгаажуулалт хийхээс өмнө тухайн нэхэмжлэлээр дарж цуцалснаар цуслагдсан төлөвт шилжинэ. Хэрэглэгч талаас нэхэмжлийг амжилттай баталгаажуулсан бол баталгаажсан төлөвт шилжинэ. Амжилттай худалдан авалт үүссэн бол борлуулалтын дүн хэсэгт тухайн худалдан авалтын дүн харагдана. Амжилттай борлуулалт хийгдсэн тухай танд мэдээлэл илгээх ба дараах байдлаар харагдана.